За энэ жил нийслэлийн хэмжээнд дулааны 16 шугам сүлжээг өргөтгөн шинчилж 9 шугамд засвар хийнэ. Энэ хүрээнд хэсэгчилж халуус хязгаарлах бол зайсан орчмын буюу туул голын гүүрнээс урагш, орон сууцны хороолол байрнуудын халуусыг 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 18 хүртэл 3 сарын хугацаанд хязгаарлахаар болсон байна. Хэцүүчдийн зайсан ч ер нь 100 болгоно л ер нь л ингээд жоохон дулаан оронгуутл ингээд байнга тасалчдаг. Ялангуяа манай тэр орчмын хол байнга тасалчдаг. Ер нь зүгээр бараг л дулаан ороогүй юу л андж байгаа юм шиг таслан. Тэгээд төлбөрөө бутаан бүр алтан тооцож бутаан. 3 сар усгүй байна гэхэлэр ер нь жоохон хэцүү л байх болоо. Дотроо дандаа хөөдөө устай тэгээд халуус нэрвэлээч 100 гэртээ хөвчлэн байдаг болохоор тэгээд ер нь асуудалтай санагдаж байна. Арай нэг жоохон уяатан бага хугацаагаар ч юм уу хийж боломж байдаг болов уу. Угаасаа ус гэдэг чинь хүний анхдагч хэрэглээ юм чи мэдээж зохимжгүй л байж таарч тэр чи тий. Ялангуяа тэгээд нөгөө орон сууц учраас тий нийтийн хэрэглээний орон сууц гэдэг чинь бас тодорхой хэмжээгээр заавал ус байж иж одоо хүний амьдрал тав тухтай байх учраас яг 3 сар гэвэл бас айгүй хүндрэлтэй л. Энэ жил Дэлхийн банкны санхүүжилтээр 6 байршилд дулааны 9.4 км шугам сүлжээг өргөтгөн шинжилнэ. Үүний нэг нь зайсан орчмын 80 гаруй барилгыг халуусаар хангадаг 400 мм-ийн голчтой 550 м урт хос шугам юм а. За яг барилга угсралтын ажлыг бол одоо 5 сарын 15-наас эхлүүлэхээр бидэд төлөвлөлөөд ингээд бэлтгэл ажлуудаа бүгдийг хангацсан явж байна. За автозамын одоо шинжилтийн ажлууд ялангуяа нөгөө зайсангийн одоо шинээр барьж байгаа гүүрний ажилтай холбоотой энэ ажлууд бас давхар уялдаж явах ёстой. За 9 сарын 5 сарын 15-наас 9 сарын 1 гэсэн юм хугацаа байгаа. Тэг яг хуу зайсангийн гүүртэй за бусад одоо инженерийн шугам сүлжээний ажлуудаа уялдаад айл болохоор нааш нь татах ийм одоо урьдчилсан гараб гэдгийг бол гүйцэтгэгчтэй тохироод ингээд явж байгаа. 21-р зуунд улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд бүтэн 3 сар халуусгүй байна гэдэг хүндрэлтэй. Холбогдох албаныхаа аль болох богино хугацаанд шугамын өргөтгөл шинжилгээг хийнэ гэж мэдэгдэж байгаа ч хугацаанд засварын ажил дуусаж байсан тохиолдол ховор байдгийг иргэд шүүмжилж байлаа.